За зээлийн мэдээллийн тухай хуулийн энэ зорилго нь бол өөрөө зээлдэгчийг одоо бас санхүүгийн хариуцлагыг нэмэгдүүлэх, санхүүгийн эрсдлээс бас бууруулах, дээрэс нь одоо энэ зээлдүүлэгчийн энэ зардлыг одоо бууруулах ийм ач холбогдолтой хууль гэж харж байгаа. Гэхдээ сүүлийн үед энэ зээлийн мэдээллийн тогтолцоог яг нөгөө хуульд зааснаас бусад одоо энэ санхүү банкны одоо яг энэ оролцогчдоос бусад одоо зорилтоор энэ хууль бас ингээд ашиглагдаж явж байгааг бол нилээдгүй одоо бас энэ олон кейс асуудлуудаар одоо илэрхийлэгдэж байгаа. Жишээлбэл одоо энэ сөөхийн төлбөрөө цаг хугацаанд төлөөгүй бол гар утсаа одоо бас яг хугацаанд төлж чадаагүй, эсвэл одоо ямар нэгэн энэ хэрэглээ үйлчлэгээтэй холбоотой асуудлаас болоод нөгөө эргээд мэдээлэл нь түүх нь өөрөө муу түүхээр бүртгэгддэг ийм асуудал бол одоо удаа дараа хөндөгдөж яригдж байгаа. Тэгэхээр энэ мэдээллийн тогтолцоог ингэж хавтгааруулах нь бол буруу гэж харж байгаа учраас ер нь Монгол банкны зүгээс энэ хуулийг одоо сайжруулж оруулж ирж байгаатай холбоотойгоор энэ асуудлыг ер нь хэрхэн шийдвэрлэж байгаа вэ? Энэ хуулиар энэ асуудал сайжрах уу? Энэ орчин сайжрах уу? Дээрэс нь бас энэ Монгол банк болон зээлийн мэдээллийн алба яг энэ дээр бас ямар байр суурьтай байгаа вэ гэж эхний асуултаа асууя. За хоёрт нь болохоор өнгөрсөн хугацаанд ямар нэгэн түүхэн ойтой холбогдуулаад Монгол банк энэ зээлийн одоо энэ муу мэдээллийг бас юм арилгадаг нэг юм тогтолцоо байгаад ирсэн. Мэдээллийг нэм харагдуулахгүй болгодог арга хэмжээнүүдийг авч ирсэн. Тэгэхээр энэ нь өөрөө зээлдэгчийн санхүүгийн өөрийнх нь сахилах бат талаасаа ч гэсэн ийм эрэг сүрэг байдлаар бол нөлөөлдөг гэж харж байгаа. Тэгэхээр энэ тал дээр одоо янз бүрийн судалгаа мэдээлэл байна уу? Цаашид энэ мэдээллийг одоо энэ оноогоор үнэлдэг болохоор энэ асуудлуудыг одоо хэрэг талаар энэ ямар одоо энэ хууль тогтоомжоор зохицуулах боломжтой вэ гэдэг асуулт, хоёрдугаар асуулт. За гуравт нь одоо ингээд янз бүрийн аппликейшн санхүүгийн энэ банк усын зээлийн асуудлууд одоо аппликейшнууд гардаг болсон. Иргэд банк санхүүгийн байгууллагаас зээл авахдаа зээлийн мэдээллээ одоо шалгуулад нэг газараа шалгуулаад зээл авчаад шууд тэр өдрөө тэр мэдээлэлээ ашиглаад дараагийн аппликейшнэр ч юм уу дараагийн одоо банк усаас зээлээ авах боломжтой болчдөг. Ийм нэг цоорхог одоо бас энэ зээлдэгч ашиглаад яваад байгаа. Тэгэхээр энэ мэдээллийг ашиглах, зээл авах энэ чанаргуудлын асуудал одоо бас хөндөгдөж эхэлж байгаа. Тэгээ энэ төрлийн эрсдэлээс зээлдүүлэгчийг одоо хамгаалах талаар бас Монгол банк ямар арга хэмжээ авч байгаа вэ гэсэн энэ гурван асуултыг асууя. За Батчуур гүшүүн асуултанд хариулъя. За энэ эхний асуултанд яг энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бол 10-ын 3 гэж орж байгаа. Тэгэхээр энэ бол заалт нь бол энэ хуулийн 11 болон 12 зааснаас өөр зорилгоор зээлийн мэдээлэл ашиглахыг хориглоно гэдэг. Тэгэхээр бол энэ зээлийн мэдээллийг зөвхөн одоо зээлийн дэгчийн чадварыг үнэлэхийн хувьд ашиглана. Бусад зүйлд ашиглахыг одоо хориглож байгаа юм. За харж хасаалт зүйл байхгүй болно. Монгол банкны 100 жилийн ой, аль эсвэл 90 жилийн ойгоор одоо гэж нэг ёсны байгууллагын ойгоор харж хасаалтыг цэвэрлэдэг, аль эсвэл одоо энэ санхүүгийн тогтолцоог нь алга болгодог зүйл бол бас санхүүгийн системд бас маш одоо хор нөлөөтэй. Дахиж ийм зүйл үүсэхгүй тулд онооны системд ороод онооны систем бодит гормоор явдаг. Зээлээ ирээ төлөөд өгвөл нөгөөх нь оноо нь өсөд явна. Зээл нь одоо төлөхөд доголдоод оноо нь буурна. Эргээд төлгөө буцаад өсөж явдаг юм динамик бодит гормонд орох тийм тогтолцоо бол яг нэг одоо зорж байгаа юм. За үүнийг дагаад чанаргүй зээлийн хувьч гэсэн одоо олон улсын жишгийг харахад бол буурсан байдгийг. Өнөөдөр Монгол банкны нийт чанаргүй зээлийн хувь нь 5.7% байгаа. Энэ бол ковидын дараа одоо нэлээд сайжирсан үзүүлэлт гарч байгаа юм. Цаашлаад хэр зэрэг сайжирч чадах вэ, болох вэ хэрвээ энэ мэдээллийн систем рүү орчвол кредит скоринг орчволгүй 1.9%-аар буурах бололцоотой гэж харж байгаа. Энд юундээ суурилж байна гэвэл Латин Америкийн улс орнуудад яг энэ кредит скорын зээлдэгчийн чадварын үнэлдэг систем рүү орсноор, онооны системд орсноор нийт зээлийн багц нь өөрөө 1.9%-аар буурсан, чанаргүй зээлийн багц нь. Энэ юутай холбоотой вэ гэвэл нөгөө зээлдэгч нь өөрөө сахилах баттай болж эхэлж байгаа.
Тэгэхээр эн чинь өөрөө нийт системийн эзлийг бууруулад үүгээрээ дагуулж зээлийн нийт хүүгч гэсэн бууруулах тийм суур тогтолцоог нь бүрдүүлж байгаа гэсэн ойлгож болох юм. За, аппликейшны лоон бол аппликейшны зээлүүдээр одоо иргэд одоо зэрэг одоо гар утас хасааж байгаад аваад байна гэсэн тийм шүүмжил ирж байгаа. Тэгэхээр ирээвээ зээлийн мэдээллийн сан нь өөрөө бодит гормоор мэдээлэл нийлүүлдэг болчвол эн чинь өөрөө эргээд нөгөө шинээр зээл олгож байгаа зээлдэгчийн мэдээлэл нь байж болохоор бас тодорхой хэмжээний хязгаар үүсэт эхлэхээ. Энэ нь бол санхүүгийн зохицуулахороо энэ өдрөөс илүү дэлгэрэнгүй хариулт байна. Мөн Монгол банкнаас нэмж хариултаа бол бас өгнөхаа баярлалаа. Бачуур гүшүүн юу яа? Энэ мантхай гүшүүний асуултан дээр зүгээр тодруулаад нэг юм асуучих гэж бодоод энэ саяны ярьсан кредит скорингийн компаниуд байгуулагдсан гэж ойлгож байна тий. Тэгээд хуучин одоо иргэдийн зээлийн мэдээлэл, иргэд аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийг Монгол банк гаргаж өгдөг байсныг нь одоо компани байгуулагдаад төлбөр төлж мэдээлэл иргэн өөрөө авдаг болсон хэлбэртэй болсон тий. Тэгээ энэ дээр би бас өмнө нэг асууж ирсэн шүү дээ. Зээлдэж байгаа хоёр хүн хоёулаа ижил үүрэг хүлээх, ялангуяа одоо чинь тэр зээлийн мэдээлэл авж байгаа төлбөр дээр ижил тэнцүү хэмжээний үүрэг хүлээж төлбөрийг нь хоёр талаас гаргах шаардлагатай байтал ганцхан одоо иргэн аж ахуйн нэгж дээр энэ төлбөр төлдгийг нь үүсгэсэн байна гэдэг асуудал яригадаад байгаа шүү дээ. Тийм ээ? Энэ өөрөө шударга тогтолцоо юм уу? Банк бас зээл өгөхийн тулд тодорхой хэмжээний судалгаа явуулахын тулд зардал мөнгө хуваалцах ёстой үстэй. Тэгэхээр энэ дээр ер нь ямар байдлаар зохицуулт хийгдэж явах юм бэ? Энд чинь бас нэг хүний эрхийн асуудал шүү дээ, тийм ээ? Хоёрдугаарт нь одоо жишээлбэл тэтгэврийн зээл. Банкуудын өгж байгаа мэдээлэлээр тэтгэврийн зээл 18-аас 19.6% хүүтэй гэдэг ерөнхий мэдээлэл тавьчаад тэтгэвэр зээл авах гээд ахмадууд банкны салбар дээр яваад очихоор зээлийн мэдээлэлтэй холбоотой асуудлыг нь хөндөд 22-24% хүүтэй зээл олгож байгаа байдал байгаад байна. Тэгэхээр энэ тогтоож байгаа байдал энэ зээлийн мэдээлэлтэй холбогдоод энэ хүү тэгж огцом өсөж байгаа байдал ер нь ямар учиртай юм бэ? Энэ дээр бас нэг нэмэлт тайлбар хийж өгөөч. Бачуур гүшүүн. За баярлалаа. Таны ярьж байгаа маш зөвөө. Энэ банк болон санхүүгийн байгууллагууд болон одоо иргэний аж ахуйн нэгжүүдийн эрх тэгшд харьцаатай байх ёстой. Өнөөдрийн нөхцөл байдал яалчгүй банкуд болон банк санхүүгийн байгууллага илүү давуу ихтэй үйл ажиллагаа явуулаад байгаа юм. Яг үүнтэй холбоотой бас нэг том зах зээл гарч ирэх гээд байгаа юм. Нэгэснээ одоо би өөрийнхөө зээлийн мэдээллийн оноогоо харахад 1000 төгрөг төлөөд байгаа ийм Монголиогоор ороод. Энэ ч гэсэн бол бас банк нь тухайн төлбөрөө төлөөд бас нөгөө нэг тусгай хоёр компаниас авах болцоо байгаа. Гэтэ тэрийг хийх ёстой тэр журмын бас Монгол банк батлах бүрэн болцоотой мөн үүнтэй холбоотойгоор нөгөө хянаж шалгалтын газар гэсэн бас тодорхой хэмжээнд өөрчлөлт хийх зүйтэй гэж би харж байгаа. Энэ утгаараа ч гэсэн би нөгөө тогтоолын төсөлтөө бас илүү дэм энэрэнгүй байх ялангуяа тухайн иргэн нь бол өөрөөс нь хамаарахгүйгээр зээлийн доголд үүсвэл тэрийг одоо нэгэсний одоо уян хатаа ханддаг тийм. За Монгол банкны дэд ерөнхийлөгч Инх 50 мантхай гүшүүний асуултанд хариулъя. Ажлын хэсгийн 9-р микрофон. За хөрлөн гүшүүн мантхай гүшүүний асуултанд хариулъя. Тэр зээлийн мэдээллийн санд өөр бус төр сөөхийн төлбөр гар утасны лизингтэй холбоотой материал үр төлбөрийн асуудал ороод энэ нь бас хэрэглэгчийн санхүүгийн хууль ёсны эрх ашигыг бас зөрчөөд байна гэж. Ер нь бол зээлийн мэдээллийн санд дан ганц зээлнээс гадна тухайн хэрэглэгчийн хуулиар буюу одоо гэрээгээр хүлээсэн үр төлбөр авлагууд бол ордог. Гэхдээ одоо лизингээр утас авсан ч байд юм уу хэрэглээний зардлаа төлөөгүй, сөөхийн төлбөрөө төлөөгүй гэсэн одоо үр төлбөртэй гэсэн мэдээлэл нь арилжааны банкны зээлтэй ижилхнэр одоо муу зээлийн түүх үсээд ангилагдаад явдггүй. Тэгэхээр тухайн хэрэглэгч нь одоо өөрийн одоо хэрэглээний зардал сөөхийн төлбөрөө төлөөд барагдуулсны дараа бол энэ төлөв нь бол хэвэн болоод явдаг. Ер нь бол гишүүн бас хүндэж байна. Энэ хар жигсаалт гэдэг. Энэ хар жигсаалт гэсэн яг тийм жигсаалт гэж үл ерөөсөө байдгүй. За гүйцээж хариулъя.
тийм жагсаалт гэж байдаг. Энэ бол ерөөсөө зээлийн түүх, зээл авсан, өгсөн, зээлээ төлсөн, зээлийн нөхцөл тийм байсан гэсэн юм мэдээллийн сангийн л үргийг зээлийн мэдээллийн сан бол оруулж өгдөг. Тэгээд нэмээд хэлэхэд зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч нь өөрөө төлбөрөө төлөөд зээлийн мэдээлэлээ нийлүүлдэг. Зээлийн мэдээллийн сангаас үйлчлэгээ авагч одоо хэрэглэгч санхүүгийн бүтээгдэхүүн авж байгаа тэр хэрэглэгч маань өөрөө бас төлбөрөө төлж өөрийнхөө мэдээллийг бол авдаг. Тэгэхээр л аль талдаа бол төлбөр нь төлөгдөд явдаг гэсэн үг. Мэдээлэл нийлүүлэгч нь ч төлдөг, нөгөө тал нь ч гэсэн төлдөг гэсэн үг. Тэгэхээр зээлийн мэдээллийн сангийн хуулинд өөрчлөлт орсноор дахиж одоо ийм ямар нэгэн тэмдэглэлт ойг тохиолдуулан хувь хүний зээлийн мэдээллийн түүхийг хөшиг татаж одоо бусдад харагдуулахгүй байдаг тийм тогтолцоо бол байхгүй болно гэсэн үг. Яагаад тэгэхээр тухайн хэрэглэгч тус бүр дээр өөрийнх нь зээлийн түүхтэй холбоотой оноо нь бодогдоод ингээ гараад явахаар тэн дээр бол өөрчлөлт өрөөсөө орохгүй гэсэн. За минь дөрийн мандахыг шүү асуулт асууя. За зээлийн мэдээллийн яг хуу хар жагсаалт гэж зүгээр яг хуу ярьс би хар жагсаалт гэж хэлээгүй шүү. Нөгөө зээлээ цаг хугацаанд төлөөгүй эсвэл 7 хоног ч юм уу хоцорсон магадгүй сар одоо санхүү мөнгөний асуудлаас болоод зээлээ төлж чадаагүй хоцрогдолтой байснаас болоод муу зээлдэгчийн тэр одоо жагсаалтанд бүртгэгддэг одоо муу зээлдэгчээ гэж болдог гэдэг тийм утгаар хэлсэн шүү. Тэгээд хэрв одоо танаа дээр муу зээлгчээр бүртгэгдсэн бүртгэлд орчоод уцаад нэрэн сэргээгдэхдээ тэр дата өөрөө хэр удаан хадгалагддаг вэ? Одоо шил тэр хүн магадгүй нэг удаа үнэхээр хариуцлагагүй асуудлаас болоод зээлээ удаан төлөөгүй байгаад муу нэрст орчлоо гэж бодъё. Эргээд тэр хүн санхүү мөнгөний боломжтой болоод эргээд төллөө. Гэтэл тэр хүн дараагийн удаа одоо ингээд байр сав авах ч гэдэм үү одоо нэг худалдан авалт хийгээд лизинг энтер хамрагдах болоод зээл хамрагдах болонгууд та одоо таны ингээд дата чинь За Батчуург шүү. Нэмж хариулт өгье. Тэг яг албан ёсны харж гэсэн зүйл байхгүй. Гэхдээ одоо зээлийг 5 ангилдаг. За муу, анхаарал хандуулсан, чанаргүй гэх мэтлэр. Гэхдээ эхний хоёр нь хэвээ дээрээс нэмээд анхаарал хандуулсан нь бол тодорхой зээл олгоод банк санхүү байгуул явдаг юм байна. Нөгөө доош 3 руу орчхоор бол бид нэрээд нь харж гасаалтад орчдөг. Тэгэхээр банк санхүү байгууллагууд тас хаалгаа барьждаг. Энэ мэдээлэл нь 6 жил халдагтаа явчихдаг. За энэ утгаараа энэ хуулийн нэмэлт өөрчлөлт орсноороо мөн одоо дагалдах тогтоол батлагдсанараа ямар өөрчлөлт орох вэ гэхээр илүү уяатан болно. Тэгээд бодит гормоор хэвээ зээлийн эргээд үлчвэл тэр нь болоод оноо сэргээ явчихна. 6 жил гэсэн зүйл байхгүй бол харж гасаалт. Доголд дүүсвэл нөгөөд нь буцаа буурчин тэнгээ явна. Гэхдээ би түрүү хэлсэн өөрөөс нь хамаарахгүйгээр давагчгүй хүчин зүйлсээс болоод доголд үүсвэл тэрийг нь бол уян хатан байлгах тийм журам Монгол банк батлана гэсэн тийм тогтоол орцсон явж байгаа маа гэдээ хэлье. За Монгол банкны дэд ерөнхийлөгч Инх тайван хариулт өгье. Ажлын хэсгийн 9-р микрофон. Мантхай гишүүний асуултанд нэг тодруулга өгье. Хэрвээ гэрээний үүргийн дагуу зээлийн хугацаат төлбөрөө 90 хоног хойшлуулсан тохиолдолд төлөөгүй 90 хоногийн дотор төлбөр хийгдээгүй тохиолдолд анхаарал хандуулах зээл рүү ордог. Дахиад 90 хоногийн хугацаа өнгөрсний дараа одоо чанаргүй зээл рүү ордог. Тэгэхээр ерөнхийдөө үндсэндээ зээлийн төлбөрийг 180 хоног буюу 6 сарын хугацаанд ингээд төлөхгүй явсан тохиолдолд бол зээлийн ангилал өөрчлөгддөг байгаа. Тэгэхээр энэхүү журмаар бол Төв банкны зүгээс бол бас харьцангуй уян хатан тийм хугацааг бол олгодог. Ямар нэгэн хэлбэрээр одоо зээлийн муу түүхтэй байлаа гэд тухайн ганц түүхэнд үндэслэж зээлийн хорооны шийдвэр ерөөсөө гардаггүй. Зээлийн хорооны шийдвэр гэдэг маань тухайн зээлдэгч өөрөө санхүүгийн хэрэг сахилах баттай вэ гэдэг нь бол зээл олгохдоо нэг л үзүүл. Тухайн байгууллагын мөнгөн хөрөнгө барьцаа санхүүгийн одоо орлого чадвар мөнгөн урсгал гэдэг маш олон хүчин зүйлсийн улмаас зээл олгогддог. Зээлийн түүх бол За банзрагчийн төвшин шүү.